Энэ дээр би 2 оруулаад тэгээд дараа нь ингэж удаа ингэж ууц. Энэ би өөрөө хөдөлсөн баг. Санаа бариад бодоход энэ даруу бол нам. Энэ таруу баяртай гэж үнэхээр цэлгэр дуран байна. Үнэхээр гоё харагдав. Хуучин байсан чи зүгээр 3-9-40-тэй дуран шүү дээ. Жижиг дуран тий. Тэгэхээр нөгөө нэг 50 м-т буудлаа барьлаа гэх нөхөө харахгүй. Энэ бол зүгээр бүх нөхөнд тоолж байна. Нөхөө тоолоод зүүн баруун гэд засаад бодоод байгаа. Гэхдээ бид түрүүнд энэгээр чинь хонгооны бас бүх суудлаа, хонгоо буудлаа зүгээр гүйж очиод нэг одоо хаана бууж өгч харах юм байхгүй шууд дурангаараа харна гэдэг бол гоё юм байна. За энэ бол гоё дуран юм байна. Үнэхээр гоё. Энэ хэзээ орж ирж байгаа дуран. Энэ ерөөс яг энэ жил Монголын зах зээл дээр орж ирж байгаа. Өнөөдөр бол энэгээр бол үндсэндээ бол нөгөө дурангаар нь буудаад болж өгөхгүй. Тэгээд энэ дуранг тавьж иж одоо жинхэнэ тохироо. Буудахад энэ калибрын гол гайгүй юу? Чи чинь цөмөрлөө цоорлол гэдээсэн шүү дээ. Бэлтгэл цөмөрлөө. Оо тэгсэн гоо тийм үү те. За энэ дуран бол гоё дуран байна. Тэгээ бас ганцхан өөрөө бас муухай буун дээр тавьчихад байгааг муухай байдаг байхгүй гэдэг шиг. Та нар чинь одоо нэг ихав те. Алтан байшинд очих юм бол одоо манай гэрлэлүүд дээр очиход бол одоо сонирхож байгаа хүн байвал бас энэ дурангаас очиад аваад нүдэрээ хараад буудаад тохироолоо буудаад үзэхэд бас нэг миний ярьж байгаа, Виктори ярьж байгааг ойлгох байхаа. Тийм гэж бодож байна. За ямар ч байсан бууга гоё тохируулж болоод үүдээ баярлалаа. Бас гоё дуран бас санал болгоод тавьж өглөө. Энэ буудлагын спортын мастерууд бас энэ дурангаар сая хичнээн буудсан гэдэг үнэхээр сайхан дуран байна гэж шүү, тэ. За кек брэнд дээр хагас автоматын зориулалттай болон холын зайн буудлагын зориулалттай спортын дуран, за эсвэл бүр ангийн дуран гэдэг бүх төрлийн дурангууд байдаг. Үнийн саналаар мэдээлэл авахыг бол эсвэл доорх шиг дуран гэдэг үлдээгээрээ. За борлуулагдж байгаа газрууд бол галт зэвсэг худалдаа алах Алтан ордгийн 2 давхарт, за мөн Зайсангийн 7 Star төвийн 3 давхарт худалдаалагдж байгаамаа.